Дараагийн мэдээ хэрэгээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам жилдээ 100 сая төгрөгөөр одон медаль өргөмжлөл жуух бичиг хэвлэж тараадаг байна. Тэгвэл салбарын сайдын зүгээс энэ жилээс эхлэн шагналуудын тоог цөөрүүлж шаардлагуудыг нь наривчлахаар болсон байна. Түүнчлэн улсын сайн малчин тодруулах квотыг 100-аас хэтрүүлэхгүй гэдгийг мэдэгджээ. Жилдээ одоо манай яам гэхэд энэ шагналт бол өөрөөр хэлбэл салбарын одоо тэргүүн жуух хүчний шагналт бараг 100 гаруй сая төгрөг зарцуулдаг билээ. Тэгээ энэ маш их мөнгө одоо ингээд ийм тэмдэг хийлгэхэд зориулж одоо гадагшаа одоо явж байгаа шүү дээ. Зарим ч яг дотооддоо үйлдвэр. Түүнчлэн улсын сайн малчид олгодог уламжлал болсон шагналуулах 5 хантай гэрийг өөрчлөхөр болжээ. Тодорхойлох юм бол малчид өөрсдөө хүсэх юм бол гэр биш хөдөө аж ахуйн техник тоног хөрөмжийг шагналдаа авах боломжтой юм байна. Тэгэхээр ер нь яг шагналыг илүү нэгдүгээрт одоо үн цэнтэй. Хоёрд яг шалгуураа хангасан үнд л олгодог. Тэгээд энэ нь өөрөө тэр хүндээ урам дэм өгдөг, хийсэн ажлын бодит төр үнэлдэг чиглэл рүү шийдвэрлэхэд манай яамны зүгээс одоо манлал үзүүлж ийна л гэсэн үг. Улсын авраг малчин дээр энэ одоо шалгуураа тавьж өгсөн, тоог нь цөөхөн одоо оновчтой болгож өгсөн. За одоо салбарын шагналыг мөн адилхан тодорхой оновчтой болгож өгч байгаа. Зээнхүү төрийн албанд хэд тавтгаарсан шагнал урамшууллын тоог цөөрүүлж зардлыг багасгах хүрээнд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам санаачлаг гаргаж үүнийг нь ерхий сайдын зүгээс дэмжсэн байна. За мөн энэ жишгээр бусад яам агентлагууд ч хавтгаарсан одон медаль тараадаг байдалтай цэг тавьж шагналыг илүү үн цэнтэй бас үлдэх үр өгөөчтэй болгоход анхаарахыг сануулжээ.